За өнгөрсөн жил буюу 2019 онд cloud gaming, за бас game streaming гэдэг энэ нэр томьёонууд ерөнхийдөө болвол тоглоомын зах зээл дээр маш шууганыг тариал хүн болгон л одоо cloud gaming буюу game streaming болвол одоо next level энэ бол тоглоомын шинэ одоо ирээдүй шинэ 900 юм аа гэж их сүртэй юмнууд ярьсан л да. За тэгэл одоо нөгөө технологийн том giant-ууд болох Microsoft, Google гэдэг ч юм уу те эдгээр компаниуд ер нь болвол яг одоо энэ cloud gaming гэдэг зах зээл рүү орлоо гэж Google-ийнхэн Google Stadia, Microsoft-ийнхэн Microsoft X Cloud гэдэг ч юм уу ийм платформуудыг гаргаж ирлээ гэж аль биесээр нээлттэй хийсэн. За тэгвэл үнэхээр энэ одоо ирээдүй юм уу? Cloud gaming гэж яг юу юм бэ гэдэг талаар өнөөдөр хэдүүлээ ярилцъя гэж бодлоо. За cloud gaming гэж ярихаас өмнө ерөнхийдөө яг одоогийн нөхцөл байдал дээр бид нар ямарваа нэгэн өндөр хүчин чадал шаардсан тоглоомыг тоглохдоо мэдээж тухайн тоглоомыг дийлэх компьютерийг ухсах шаардлагатай болдог шүү дээ. За тэгэхээр мэдээж GPU хэрэгтэй, CPU хэрэгтэй. За тэгэл нөгөө RAM, hard disk гэдэг ч юм уу те. Тэгэд ерөнхийдөө болвол хүчин чадал сайтай компьютер босгох юм бол магадгүй тэр одоо үзүүлэлтүүд бол 3 сая төгрөгөөс дээш одоо өртөгтэй бийжиж арай нэг гайгүй компьютерийг босгож авна л да. За тэгээд босгож аваад та гэртээ тоглолоо гэхэд бол ямар ч асуудалгүй гоё тоглоно, keyboard mouse-аа хэрэглээл гэдэг ч юм уу те. За эсвэл нөгөө нэг PlayStation эсвэл Xbox гэдэг ч юм уу консолуудыг ерөнхийдөө болоод худалдаж аваад тоглоомудаа physically худалдаж аваад тэгээд тоглож болно гэж. За тэгвэл cloud gaming гэдэг маань энэ бүгдийг ерөнхийдөө болов халсан арай нэг өөр шийдэл байгаад байна л да. За энийг ингээнээр ерөнхийдөө болов та бүхэн ойлгохтой тайлбарлая гэхээр та ямарваа нэгэн одоо компьютертай. Таны компьютер бол тийм амар хүчин чадал шаардсан байх шаардлагагүй. Ерөөсөө л энгийн браузертай, дэлгэцтэй, за тэгээд маш өндөр хурдны интернетэд холбогдсон. Тэгээд input control буюу mouse keyboard, за эсвэл ийм joystick controller танд байхад ерөнхийдөө бол сүүлийн үеийн дэвшилтэд тоглоомуудыг тоглох боломжийг танд олгож байна л да. За тэгэхээр яаж юм гэхээр та тоглоомуудаа өөрийнхөө процессор дээр тоглоод өөрийнхөө процессор дээрээс ачааллуулж ажилуулах биш. Таны тоглож байгаа тоглоомыг өөр дата центр дээр ерөнхийдөө бол аль хэдийн үүсгэсэн тэрэн дээрээ ингээд ажилуулад явуулж байгаа. За тэрэн дээр ажиллаж байгаа тэр дүрсийг нь тань руу интернетээр таны монитор руу өгнө гэсэн үг л дээ. Тэгэхээр та энэчнээс ерөнхийдөө болов сууж хагаад дэлгэцэн дээрээ дүрсээ харж хагаад маус кийбордороо ямар нэгэн командуудыг өгөхөд таны өгсөн командууд интернетийн шугамар яваад дата центр дээр байгаа тэр маш өндөр хүчин чадалтай компьютер дээр очиж таны одоо инпутууд буюу тэр командууд бүртгэгдээд за тэгээд тухайн тэр нөгөө тоглоом нь тэр компьютер дээр ажиллаж байгаа бол таны өгсөн үүрэг командын дагуу хөдөлгөөнүүдийг хийдэг ч юм ямар нэгэн үйлдэлийг хийгээд тэрэн дээр үйлдэлүүдээс одоо гарсан одоо дүрснүүд нь буцаад таны одоо дэлгэц рүү буюу таны яг сууж байгаа тэр дэлгэц рүү ингээд шидэгдэх юм л дээ. За тэгэхээр энэний одоо гол давуу тал нь юу юм бэ гэхээр түрүүн миний хэлсэн тэр 3 сая гаруй төгрөгөөр одоо ямар нэгэн тийм хүчин чадал сайтай компьютерийг худалдаж авах ямар ч шаардлагагүй болж байгаа байхгүй юу. Магадгүй та өөрийнхөө одоо смарт зурагтан дээрээ энэ одоо бүр сүүлийн үеийн маш гоё тоглоомуудыг тоглох бүрэн боломжтой. Тоглохдоо бүр зарим нь бол 120 FPS-тэй 4K дүрслэлтэйгээр тоглоно гэж ярьж байгаа байхгүй. 120 FPS-тэй 4K дүрслэлтэй тоглоомыг тоглоход танд ямар үзүүлэлттэй компьютер хэрэгтэй юм бэ? Магадгүй RTX 2080 Ti-тэй. За тэгээд i7 9 дүүрийн i7 гэдэг ч юм уу. Нэлээд өндөр үзүүлэлттэй компьютер болоод мэдээж танд хэрэг болно шүү дээ. Тэгэхээр та Google одоо энэ cloud gaming гэдгийг хэрвээ маш амжилттайгаар нэвтрээд ороод ирэх юм бол та одоо гар утаснасаа, таблетаасаа, ноутбукнээсээ эсвэл бүр одоо смарт зурагтнаасаа сүүлийн үеийн тоглоомуудыг бол тоглох боломжтой болж байгаа юм. Энийг cloud gaming гэж байгаа юм байна. Ерөнхийдөө бол remote play гэж зарим хүмүүс ярьдаг. Интернетийн high speed интернетийн шугамаа ашиглаад та бол ерөнхийдөө одоо цаанаас нь одоо үйлдвэрлэгч буюу тэр нөгөө Google Stadia, Microsoft X гэдэг ч юм уу те эдгээр платформуудын бэлдсэн тэр хүчин чадалтай компьютер дээр бүх зүйлүүд таны одоо нөгөө бүх тэр heavy lifting буюу одоо тэр ачаануудыг хийгээд өгж байгаа дүрсэн дээр нь л ерөнхийдөө бол тоолох боломжтой. За энэ үйлчлэгээ одоо 2019 онд би нэлээд ингээл гарч ирээ шуугуулад байна гэж ярьсан. Би сая хэлсэн Google-ийн Stadia, за тэгээд Microsoft-ийн X Cloud гэж ярьсан. Энэ үйлчлэгээ яг бол одоо энэс өмнө байсан л да. За PlayStation тоглодог хүмүүс ерөнхийдөө бол мэдж байгаа PlayStation Now гэж байдаг. За PlayStation Now гэдэг бол интернет дээр суурилсан ийм үйлчлэгээ. Та тийшээ ороод ямар нэгэн subscription fee буюу одоо сарын суур хураамж төлөнгүүтэй тэр PlayStation Now-ын одоо library буюу санд нь байгаа тоглоомудаас хүснээ тоглоод ерөнхийдөө бол яг саяны миний хэлсэн зарчмаар PlayStation-ы тэр дата центрийн серверээс нь шууд одоо тоглоомоо тэр компьютерээс нь шууд тоглоомоо интернетээр тоглох боломжтой болж байгаа юм л да. За гэхдээ хэдийгээр үнэхээр гоё одоо санагдаал
ерөнхийдөө та одоо баг 3 сая төгрөгийг хэмнэнгүүтээ сард хэдэн доллар байдیں۔ $15, $25 гэдэг ч юм уу те. Ийм суурь хураамжуудыг төлөнгүүтээ тэр маш том одоо сүүлийн үеийн тоглоомуудыг ямар ч асуудалгүйгээр айгүй гоё дүрслэлтэйгээр ямар ч гацалтгүйгээр тоглох боломжтой юм байна гэдэг ийм мессежийг бол эдгээр платформуд өгч байгаа л да. Гэхдээ энэн дээр нэг том асуудлууд байгаа даа. Яг одоогийн нөхцөл байдал дээр гэх юм бол нэг номер дээр нь latency буюу гацалт гэж байгаа. За одоо та жишээ нь гэрийнхээ компьютер дээр суугаад гэрийнхээ одоо тэр нөгөө нэг угсарсан гейминг десктоп дээр тоглоом тоглох юм бол таны keyboard дээр оруулж байгаа одоо тэр input командууд за тэгээд маусаа хөдөлгөж байгаа тэр командууд болвол зөвхөн одоо тэр нөгөө кабелаараа дамжингуудаа USB портоор компьютер руу ороод шууд тэр дор нь одоо нөгөө командуудыг хийгээд тэр хийсэн үйлдэлүүд нь тэр дороо таны монитор дээр бол харагддаг шүү дээ. За саяны ярьсан cloud gaming-ийн жишээн дээр гэх юм бол таны нөгөө keyboard-о коннект дарж байгаа, маусаа хөдөлгөж байгаа. За эсвэл тэр нөгөө joystick controller гэдэг ч юм уу командуудыг өгж байгаа маань эхлээд таны тэр интернетийн одоо төхөөрөмж рүү ороод интернетийн шугамаараа бүр цаашаа дата центр дээр очоод тэнцэнэ үйлмэнд бүртгэгдээд тэгсний дараа буцаагаад тэндээсээ таны монитор руу нөгөө дүрсээ өгч байгаа. Энэ хооронд ерөнхийдөө бол latency буюу бид нар ping гэж ярьдаг шүү дээ. Тоглодог хүмүүс мэдчихэж байгаа. Энийний маш том сул тал орж ирэх байхгүй юу? Тэгэхээр энийг одоо энгийнээр яаж хэлэх үгээ тэгэхээр магадгүй та одоо ямар нэгэн байлддаг тоглоом магадгүй CS:GO гэдэг ч юм уу те эсвэл PUBG гэдэг ч юм уу тэрэн дээр буутах командыг маусын дээрээ дарсан болвол магадгүй энэ маань хэдэн миллисекундын хоцрогдолтойгоор ер нь болвол таны дэлгэцэн дээр одоо ингэж харагдах юм боломжтой л доо. За энэ бол номер 1 дутагдал болж ирж байгаа. Барууны орнуудад ерөнхийдөө болвол одоо энэ үйлчлэгнүүд аль хэдийн нэвтрээд ихсэн байгаа. За чинь Google Stadia-гийн хувьд гэх юм бол одоо Америк, Европ гэх мэт орнуудад орсон. За Google Stadia-гийн хувьд юу гэж хэлж байна гэхээр таны интернет чинь даунлоад болон апплод спид нь 50 мегабит секундын хурдтай байх юм бол та ямар нэгэн гацалтгүйгээр тоглоомыг тоглож болно гэж байна. За гэхдээ энэ үйлчлэгийг аль хэдийн тушаад үзсэн 50 байтугай бүр 1 гигабайтын одоо бүр интернет хурдтай тийм хүмүүс байгаа юм л да. Тэдний хэлж байгаагаар болвол яг одоо нөгөө fast action буюу FPS төрлийн тоглоом гэдэг ч юм уу те multiplayer тоглоом гэдэг ч юм уу. Саяны миний хэлсэн CS:GO, PUBG за одоо нөгөө сүүл гарч иж байгаа Valorant, Apex Legends гэдэг ч юм уу те. Эдгээр тоглоомуудыг энэ дээр тоглоход бол тун хэцүү. Яагаад гэх юм бол энэ тоглоом маань маш хурдан реакшнуудыг үзүүлээд дэлгэцэн дээр гарч байгаа тэр үр дүнгээс хамаарат маш хурдан акшнуудыг хийдэг учраас энэ нөгөө нэг latency буюу delay тэр ping-ний гацалт гэдэг зүйл маань бол маш том сул талыг бол үүсгэх юм л та. За ямар тоглоомуудыг илүү тоглож болж гинэ вэ гэдгсэн чинь single player тоглоомууд гэж байна. Жишээ нь story mode хөөдөр ч юм уу те ямар нэгэн зохиолын дагуу тоглодог. Эсвэл одоо нөгөө уралдааны машинууд байдаг шүү дээ. Одоо Gran Turismo гэдэг ч юм уу, Need for Speed гэдэг ч юм уу. Тиймэрхүү тоглоомыг тоглоход бол ямар нэгэн асуудал байхгүй байгаа даа. За тэгээд хүмүүсийн маш их таалагдсан, маш их тоглосон тоглоомнуудын нэг нь гэхээр Tomb Raider гэдэг тоглоомыг тэрэн дээр тоглоход бол бас гайгүй байсан. Гэхдээ та бүхэн сануулж хэлэхэд энэ бол маш өндөр хурдны интернетийг ашиглаж тоглож байгаа хүмүүсийн одоо фидбек шүү. Тэгсэн хэрнээ маш өндөр одоо нөгөө нэг интернетийг ашиглаж байгаа ч гэсэн тэр хүмүүсийн хувьд гэх юм бол ямар нэгэн тэр нөгөө нэг гацалтыг мэдэрсэн бас дээрээс нэмэх нь цаад нөгөө серверээсээ ирж байгаа дүрс нь гацдаг, сарндаг, эсвэл ундаг гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудлууд ер нь бол одоо ч гэсэн мэдэгдэж байгаа гэж. За тэгээд latency гэдэг энэ асуудал бол тэгээд маш том асуудал болж байгааг та бүхэн мэдсэн. За хоёрдугаарт нь image compression гэж. За одоо та хэрвээ яг өөрийнхөө дэлгэцэн дээр яг өөрийнхөө компьютер дээр тоглоом тоглож байгаа бол магадгүй Full HD 18920-ыг үржих нь 1080 гэдэг resolution дээр за эсвэл одоо 4K гэдэг resolution дээр тааруулсан бол таны энэ одоо нөгөө тоглож байгаа тэр resolution чинь native resolution буюу яг л та 100% тэр төсөө өөрийнхөө хүснээрээ харж байгаа гэсэн үг. Гэхдээ cloud gaming дээр тоглохоор нөгөө нэг миний саяны хэлсэн одоо 4К дүрсийг тань руу шидэхэд бол нэлээд их юм одоо сайзтай их тийм багтаамжтай файлын багцыг ерөнхийдөө бол пакетыг тань руу шийдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань бас тодорхой хэмжээний нөгөө performance issue буюу гацалтыг үүсгэх учраас энэ платформуд байна таны дүрсийг ерөнхийдөө бол компресс хийгээд багасгачдаг. За ихэнх одоо нөгөө нэг гацалтгүй ажиллаж байгаа тэр платформуд яаж ин гэхээр 1080 гэж байгаа хэдий ч гэсэн ерөнхийдөө дүрсийг бүр доошлуулад 720 пикселтэйгээр болгоод тань руу гэж байгаа. 4К гэдэг дүрс resolution хэлж байгаа ч гэсэн яг энэ нь үнэндээ одоо downscale хийсэн байдлаар одоо тань дээр бүр 2К-гаар ч юм уу эсвэл 1080-аар ч юм уу тэгж очих. Яг ингээд зүгээр нөгөө 4К гэдэг хоёр дүрсийг cloud gaming-ээс ирж байгаа 4К дүрс за яг таны компьютерт тоглож байгаа 4К дүрс хоёрыг ингээд хооронд нь харьцуулаад үзэх юм бол хэмжээний хувьд ижлэх нь гэсэн яг нөгөө дүрсний тод бүдэг хоёр дээрээ болвол арай ондоотой ийм байгаад байгаа юм байна. За тэгээд
Ерөнхийдөө бол одоо нөгөө технологи сонирхтой компьютер тоглоом тоглодог хүмүүс ихэнх нь одоо энэ cloud gaming гэдэг зүйлийг бол туршиж үзсэн байгаа тийм. Гэтэ яг өөрсдийнх нь сэтгэлд нь 100% таалагдсан нийцсэн тийм одоо хүмүүс бол маш цөөхөн байсан. Ягаад гэхээр саяны миний хэлсэн хоёр асуудын улмаас ерөнхийдөө бол ингэж. За тэгээд ерөнхийдөө бол ирээдүйд одоо жишээ нь бидний хэрэгжилж байгаа интернет бол жил ирэх тусам бол маш өндөр хурдных болж байна шүү дээ. За тэгэхээр одоо энэ нөгөө том компаниуд буюу Microsoft, Google гэдэг компаниуд өөрсдийнхөө дата төвүүдийг бол одоо дэлхийд даяар ингээл одоо major city буюу том хотуудтай ойрхон байршуулснаар саяны миний хэлсэн дээр input lag, latency гэдэг зүйлийг багасгаж чадах юм бол магадгүй энэ cloud gaming гэдэг зүйл маань бас ирээдүй болж чадах юм шиг байна. Гэхдээ яг нөгөө competitive төрлийн тоглоомны орчинд болвол энэ бол арай л мөрөөдлийн хэмжээнд байгаа болов гэж би бол бодоод байна л да. За тэгээд хэрвээ та бүхэн хүсэх юм бол мэдээж эдгээр үйлчлэгчнүүдээс бол авах боломжтой. Харамсалтай нь Google Stadia болон Microsoft xCloud дээр Монгол орн бол одоохондоо ороогүй байгаад байна. Яагаад тэгэхээр манай улсын интернет буюу одоо манай улсын байршил болон тэр Google болон Microsoft-ийн байршуулсан одоо тэр нөгөө cloud gaming-ийн серверүүдийн байршлаас хит хол байгаа учраас манай улсад бол энэ үйлчлэгийг хараахан байхгүй. За гэхдээ та бүхэн бол одоо бусад үйлчлэгчнүүдээс бол энэчнээс аваад хэрэглэх бас боломжтой тийм онлайн платформуд бол байгаа юм шиг байна. За гэхдээ яг ингээд зүгээр төсөөллийн хувьд, онлайн хувьд гэдэг ч юм уу те яг энэ ерөнхий бизнес моделийн хувьд аваад үзэх юм бол үнэхээр гоё шийдэл байх нь бол ойлгомжтой. Магадгүй 3 жилийн дараа, 4 жилийн дараа те 5G гэдэг интернетийн сүлжээ ороод ирсэн. Тэрнээс хурдан интернет гэдэг ч юм уу ороод ирэх юм бол магадгүй бид нэр энэ cloud gaming гэдгийг байнгын тоглодог юм болж болох юм байна. Та зүгээр бодоод үзэлтэй те. Хамгийн сүүлийн гарсан Tomb Raider гэдэг тоглоомыг та утсан дээрээ эсвэл таблетэн дээрээ эсвэл зүгээр ээж аавынхаа оффистоо зориулж авсан үзүүлэлт маш муутай тэр лаптоп дээр та бүр AAA тоглоом гэдэг хамгийн сүүлийн үеийн тоглоомыг 1080 resolutionтай 120 FPS-тэй эсвэл 60 FPS-тэй байсан ч болно шүү дээ. Тоглож ингээд бодоход бол үнэхээр гоё санагдаж байгаа нь бол ойлгомжтой. За тэгээд өнөөдөр та бүхэндээ ямар ч үсэн cloud gaming гэдэг энэхүү одоо бүтээгдэхүүн ерөнхийдөө ямар явцтай байгаа юм, ер нь cloud gaming гэж юу юм бэ гэдэг талаар та бүхэндээ мэдээлэл хүргэлээ. За тэгээд мэдээж манай видео таалагдсан бол та бүхэн лайкаа дарцгаагаарай, бидний дэмжиж байвал subscribe хийгээрэй. За тэгээд арын хонхыг нь бас дарахаа бити мартаарай. Та бүхэнд өнөөдрийн TechMac дугаарыг хүргэсэн K байлаа. Энэхүү дугаарыг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Энэ бол TechMac